Сатан танд зориулсан төлөвлөгөөг өгөхгүй тул таныг тав тухта ачаалалгүй, итгэл шаардахааргүй тэр нөхцөл байдалд байлгаад байдаг. Зарим хүний зүр тэр газарт хүлждэг, тэр газарт нь байлгаад байдаг. Тэр хүнд бол энэ өөртөө сайхан байгаа шүү дээ. Яг ачаалалгүй, дарамтгүй, тий? Гэтэл үнэндээ таныг л бүх тэр сайн сайхныг чинь өгөхгүй. Та магадгүй Есүсийг хүлээгээд байдгийг гэж бодож иж магадгүй. Уучлаарай, би тань нэг үнэн хэлье. Та дэмий Есүсийг хүлээж байна. Яагаад гэж та Есүсийг хүлээгээгүй. Та тав тухтай байдал дотроо та хүлэгдсэн байна. Ихэнх тохиолдолд бидний урагшаа явдггүй гол шалтгаан нь заавлын худал хурамгийг сонсдог учраас, итгэцэн учраас тэрийг өдөр болгон сонсдог. Бүр чихээрээс сонсволдөө бүр зүрхэнд нь тэр ороод ирсэн байгаа. Тийм учраас тэрэндээ дотроос зүрхнээс өдөрдүүлдэг. Тэрийгэ зарим христчүүд болохоор би бурхныг хүлээгээд байна гэдэг. Бурхныг тэгэж хүлээхийг хүлээн гэдэггүй шүү дээ. Бурхан тэгэж бидийг хүлээ гэж ерөөсөө бурхан Библиэр заагаагүй. Намайг надад чи итгэдэг бол чи итгэвхтэй итгэлээр чи намайг хүлээх гэж хэлсэн бол итгэхгүй итгэлд намайг хүлээгвэл та сатааны дэндүү том хуурал дотор та амьдарч байна гэсэн. Та ямар нэгэн зүйлийг хийгээд уушаа гар хөдөл та Библийг уншиж хэл, та залбирч хэл, та тулалдаж хэл. Таны амьдралыг хүлцэн байгаа энэ хүлээсийг та татаж хуудаж хуухлах хэрэгтэй байхгүй юу? Тэрнээс биш би Есүсийг хүлээж байна гэж тэрийг итгэл гэж андуурдаг үгүй шүү дээ. Итгэл итгэвхтэй байдаг болохоос итгэл үхмэл зүйл ерөөсөө биш. Итгэл хурц. Итгэл итгэвхтэй. Итгэл өөрөө заримдаа маш хүчтэй, гашуун. Итгэл өвдмөр байдаг заримдаа. Энэ өөрөө итгэл ажиллаж байгаа хэлбэр байна. Тэгэхээр итгэлийг яах юм? Бид нар ачлуулах нь чухал байна. Та яг өнөөдөр одоо амьдарч байгаа өөрийнхөө амьдралаа хар. Яг одоо амьдарч байгаа амьдралаа хар. Та бурханд итгэж гэнэ үү? Тэгвэл таны итгэл итгэвхтэй байна уу? Та итгэвхтэй христчин амьдралаар амьдарч гэнэ үү? Үгүй бол та хуурдагдсан байгаагийн тод шишин та өөрийнхөө амьдралыг хараарай. Энд хангалттай хариулт өгнө.